За, сайн байцгаана уу? Сайн уу ээж? За, өнөөдөр Сайн сайн байна Шинэ уу гэж. Зеланд улсын Окланд хотод 2024 оны 12 дугаар сарын 30-ны оройн 18 цаг 41 минут болсон байна. Америк нэгдсэн улсын Калифорни мужид 2024 оны 12 дугаар сарын 29-ний оройн 9 цаг 41 минут болж байна. Америк нэгдсэн улсын Хинаги мужид оройны шөнийн 11 цаг 41 минут болж байна. Бид ч гарах гэдэг шиг. Оо, Монголд ч одоо 1:34 болсон юм уу? 2024 оны 12 сарын 30-ны 13 цаг 59 минут болсон байна. За, бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Оройн шөнийн мэнд хүргэе. Өнөөдөр бид бүхэн юу ярихаар байгаа? Ээжээс охиндоо өгөх зөвлөгөө юу байх вэ? Бүгдээрээ охидуудтай тэжгээс бусна охидуудтай хүн. За тэгээд ээжийг ингээ хүчээр оруулж ирээ суулгаж байгаа. Ээж болохоор Ээж гоё юм таван шүү. тий таван охин одоо төрүүлж өсгсөн хүний хувьд охидуудтай юу гэж захидаг байсан, захиас нь биелүүлсэн үү, цаашдаа юу гэж захих вэ гэдэг талаар ярьцгаая. За тэгэхээр хинээс эхлэх вэ? Ээжээс эхлэх үү, гаяагаас эхлэх үү? Ээжээс Надад хүн ээжээ төлөх өгөх байхгүй. шүү дээ. Ээжэд бол ярих юм их байгаа. Гаяад бол ярих юм маш бага. Яагаадгүй л одоо охин дөнгөж хоёроос урч байгаа учраас. Эсвэл тийчгээс эхлэх юм огт охингүйгээрээ. За ээжээс Гаяад эхлэе. ярих юм байгаа баг байгаа гинөө. Тий. За ээжээс эхлэе. Ээж ингээд таван охинтой болох мэдрэмж нь ямар байсан? Охидуудаа юу гэж захидаг байсан? Хэн захиасыг биелүүлсэн, хэн захиасыг биелүүлээгүй. Тэгээ цаашдаа юу гэж захих вэ? Би ч одоо эхлээд анх төрөлтөл хамгийн том маань охин байгаасаа гэж айгүй хүсдэг байлаа. Аав чинь болохоор хүү байгаасаа гэж тэгсэн чинь тэр үеч ямар танартай адил ингээл мэдчихдэг байсан биш мэдэхгүй. Охин ч юм уу хүү ч юм уу. Чухам чинь тэгээд гарч лээж мэдж байгаа юм чинь. Тэгээд тэгээ хоёр өрсөлдөө үйжсэн төрсэн байхгүй. Тэгэл хүү төрлөөгөл анхны хүү төрөх чи ямар охин биш вэ гэж яах юм биш тэр чинь лаз зэрэглээ болж. Тэгэл удахгүй эгээ чин төрөл хүү охин хоёртой бөөс зэрэгл байсан. Тэгээ арамсалтай нь хөөг алдсан. Тэгэл тэрнээс хойш л одоо нөгөө би нөгөө хүү Чижирээ жоох юм хэсгээс авах юм гэж. хүү тэ болно гэж айгүй хөсөж мөрөд. Тэгэл тав охинтой болцсон да. Тэгээд одоо охтуудаа би нэг мундаглаа захиал занаал сөрхий хүмүүжүүлээд исэн юм бол би бодоход надад нэг хайхтар юм байхгүй. Тэгээд хамгийн гол нь л охтуудаа сайхан боловсралтай яв өөрөө амьдрах чадвартай яв. Миний ээжигийн л ер нь өг залгамжлсан цагаас тэр байсан. Манай ээж бас биднэрт яг тэгж захидаг байсан. Хаач амьдрах чадвартай бай. Эмэгтэй хүн гэж дор байх ёсгүй. Хүний эрхшээлд амьдрах албагүй. Өөрөө боловсрол чадвартай бай. Тэгээ хамгийн гол юм бол бас нөгөө зөв хүн бай гэдэг дээр л манай ээж айгүй тийм захаас станаг зөв юм бол зөөлөн замбуулан гэдэг шиг л одоо тэгээд бурханд ингэж харж байгаа үнэн шударга яваа гэдэр гэж хэлдэг ээж маань загтдаг байсан. Яг л ээжийнхээ захиасыг таарс хэлдэг байснаас өшөө би нэг их хүн ухаан зараад та нарыг хүмүүжүүлээл захиал занаал ингээл исэн юм байхгүй. Харин миний охтуудаар нь сайхан өөрснийхөө зөнгөөр сайхан хүмүүжлтэй өдөө зэрэгтэй сайхан явж байгаа нь одоо миний гавья гэж бодхоос илүү л одоо бас охины ивэл юм уу да. Бурхан ивэлцэн охтууд байна. Өнөөдөр би бишгүй сайхан жаргалтай л байж гин одоо охтууд нь сайхан өсөж хүмүүжсэн боловсралтай сайхан өнөөдөр яг хүнд бүрэн гүйцэд аз жаргал гэж юм аах бас дутуудад нэг байж л таараа хүний амьдралд. Тэгтээ миний хүүхдүүдэд би бол одоо сэтгэл хангалуул сайхан л байна да. Тийм. Хайртай шүү. Таны л ач гоё шүү дээ. Бид нэр өдөө зэрэгтэй яваа.
Тэгэхээр яг ээжээ яг цагтаг байсан зүйлсүүдийг бид нэг ингээс амьдралтаа мөрдөж явдаг юм байна л да тий. Ингээд хүнээс хамааралтай биш бай, өөртөө хүчрхэг бай, одоо одоо чадвартай бай, өөрсдийгөө хөгжүүл гэл одоо тийчгээ бол ийм сурахын донтой юм шиг л сурж штэ. Тэгэл тэр Би энэ захиасыг дэр нэг юм нөлөөж нэмээд явдаг. хэлчихв. Аха. Би нэг юм нэмээд хэлчихье. Тэгээ миний энэ ингээд захиад байсан та нарын одоо ингээд бас тэрийг болох ятгараа биелүүлж байгаа дээр би бас нөгөө юу яадаг шүү дээ нөгөө сөрөг тал нь билүү юу лээ дотор алдаатай тал нь бас нөгөө айгүй нөгөө хүн тийм байхаараа бас нөгөө нэг их хань ижлийн хамаарлаа нэгдүгээр тавьдггүй. Тэрэн дээр манай охтуудад бас алдаа гарсан л гэж би боддог. Зүгээр одоо зүгээр би биед авсан уу? би одоо ингээд боддог. Зүгээр л одоо ингээд одоо л боддог байхгүй тухайн үед ингээд нөгөө та нарын хөөсөж өгч явах үед ч одоо юм бол бодох. Одоо ингээд та нарын амьдралыг хараад бодож суухад тэр нэг давмгаалах нь бас нөгөө хүнээс хамааралгүй амьдарч байгаа болохоор бас тэр нөгөө дутагдaltaй тал гэж хэлэх юм уу те? Сул тал гэх юм уу? Одоо тэгээ нөгөө яах вэ? Би болохгүй бол ингээл амьдрал явчих штеп. За чи болохгүй болил доо гэсэн бодлоор нөгөө ингээд эцэгтэй нөгөө эцэг өгүүлэгдсэн хүүхэд байна гэж та хэд ярьж илээ штеп. Тэр тал дээр ингээд нэг сул тал өссөн л гэж би боддгийг. Наадгүй те. Тэр хүмүүс юу бодогдож байгаа. Янз бүр хүн хүнд л за нэг тийм л байна. За эгээгийн хувьд хоёр охинтой охтуудтай юу гэж хамгийн их загж байгаа зүйл нь юу вэ? Тэгээ насны хувьд бид нар өөр охтуудтай учраас та одоо яг охтуудтай юу гэж загч байна? Одоогийн байдлаар. Ялгаа авахгүй нь уламжилж ирсэн юм а захин штэ би даасан байна. Юм аягүй сайн сурах хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ одоо саяны тэр хэлээд байгаа нь сул тал гэдэг дээр би нэг зүйл одоо охтуудтай юу гэж хэлдэг вэ гэхээр өөрийнхөө мэдрэмжийг аягүй сайн ил гаргадаг байгаарэ гэж загтаг. Яг тэгвэл би өөрөө бас аягүй тийм нөгөө одоо хүмүүсийн илдгээр бол аягүй тийм эмпати өндөртэй юм шиг байгаа. Ингээд дандаа бусдыг эхлээд төрүүлж тавьдаг тий. Бусдын өмнө өөрийгөө ингэж оруулаад за ингэсэн бол тийм байгаа ах таач гэдэг юм ингээ бусдыг өөрийнхөө оронд оруулж аягүй юм мэдэрдэг яадаг юм ингээ нөгөө өөрийгөө бусдын оронд өөрийгөө тавьдаг тий. Тэгээд одоо ингээд бусдад ямар мэдрэмж төрж байгаалаа гэдгийг ээгөх төрүүлж тавиад тэгээд өөрийгөө дандаа хоёрдугаар тавьдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр би энэ хоёртаа юу гэж загтдаггүй гэхээр хүн өөрийнхөө мэдрэмжийг аягүй сайн ил гаргадаг байгаарай. Өөрийгөө одоо тэр юу хүсэж байгааг илэрхийлдэг байгаарай гэж нэгдүгээр загтдаг. Хоёрдугаарт бол мэдээж нэг өсвөр насны хотод учраас тий нөгөө өөрийнхөө хүмүүс чинь одоо дайлангой би өөрийгөө ингэж ажиглаад өөрийнхөө алдаан дээр ийм алдаа битгий гаргаасаа ч гэдэг юм уу. Тэр ботсон зүйл дээр бас зөвлөгөө өгөх гэдэг. Тэгэхээр одоо сүүлийн үед бол тэр зүйлээсээ айгүйх татгалзаад те юу хүсэж байгаа, юу хиймээр байгаа тэрийг хийгээд үз, туршаад үз. Мэдээж тэр хүн нөгөө нэг алдаж онон те өөрийнхөө хийж үзээд тэндээс сурах зүйлээ тэндээсээ л сураасаа гэж бодож байгаа. Тийм учраас одоо нэг амар ингэдэг шүү тэгдэг шүү гэж юм зөвлөхөөсөө илүү өөрөөхөө хийгээд зөөхөө юу хийж байгааг туршаад үз, оролдоод үз. Тэгээд тэндээс өөрөө ямар сургамж авч ийн харин тэр алдаа дахиж давтаж болохгүй шүү гэж аяг хэлдэг. За миний хувьд гэвэл миний охин ч одоо жоохон байгаа. Дөнгөж 6 7 настай. Тэгээд мэдээж охиндоо хамгийн сайн сайхныг л хүснэ. Гэтэ яг одоогийн байдлаар захиж байгаа юм бол нөө жоохон байгаа болохоор жоохон наснд нь тааруулсан юм захиж юм л да. Охин ч амар удаан тэгээд ийм тайван ийм амар эмгтээлэг байхгүй биднээс амар өөр одоо бид нар бол ингээл амар хурданч байт юм уу те одоо ингээл нэг юм газ хурдан шурхаа ингээл юм ингээл сураал хийгээл ингээл нэм сэргэлэн мэдгүй тиймэрхүү юм шиг байгаа. Бид нар өөрсдөө төсөөлөд идэв юм уу? Миний охин ч ингээд амар удаан, амар эмгтээлэг хаанаас нь гарч байгаа юм гэхээр тэр эмгтээлэг ааш зан гардаг тийм өөр үгүүд байхгүй юу? Тэгээд тийм болохоор хамгийн түрүүнд нь хурдл гэж айгүй хэлдэг. Байнга л би жоохон хурдл нэг юм ингээд газ сураад газ хийгээд ингээд нэг юм хурдан байгаад өгөөч хурдтай байгаад өгөөч гэж хамгийн их загдаг. Тэгээд бид хоёр ч саяхан сургуульд ороод
бас ингээд хүүдэрээ бол ингээд сургуульд орох зовлон бол ерөөсөө мэдээгүй. Одоо би гэрийн даалгаврын чиглэлд үзээгүй. Манай хүүхэд ингээд сайн сураал явж ирсэн. Охин дээрээ бол зүгээрс юмыг үзсэн. Нөгөө сурахтаанчудаа, хийхтээнчудаа тэгээд ингээд маяглал байрч таваад ингээд суугаад идэх болохоор бүр хамгийн түрүүнд л ингээд хурдл хурдтай байлуу кялс гээл. Тэгэл цэвэрхэн бай гэл ингээд заваараа суучлах. Цэвэрхэн байлуу наад юмаа цэгцэл ядаж үсээ боол үсээ хойшлол гэдэг тийм ойр зүрэл юм цагж байна. Тэгээ мэдээж ирээдүйд нь том болохын хэрээр өсвөр наснд очино. Тэр болгонд нь өөр юмнуудыг захих байх. Гэтэ яг өнөөдрийн байдлаар би 6 настай охиндоо хурдан хөдөл сэргэлэн бай, хурдан хөдөл гэж их цагж байна да. За одоо миний хэлж байгаа. За чи хэлээ дараа тийч гэлээ те. За тэгээд сая ожиг ярьсан чинь нөгөө нэг хов хүний ямрыг мэдээд байхад гэдэг шиг ож мандаалыг тэгээд өгөхгүй байна. Ингээл хаанаас гарсан амар маягтай гэж өөрийнх нь ярьж байгаа хүртэл сонсолт амар маягтай гэж тэгээд ч одоо таалга онцтой тодорхой юм шүү. Бөөштэй би маягтай байхгүй юу. Тэгэхээр яг тэгэхээр энийг ээж айгуу сайн мэдэх байхгүй юу та. Ожи хин мандалагын насан дээр ожи ямар үсийг ээж мэдэх байхгүй. Тэгэхээр ер нь за ээж хэллээлтэй сая би нэг тэгж хүүхдүүдэд хүмүүжүүлээгүй тэргээд гөөштэй ээж та ерөөс нөгөө өөрөө тэгж анзаарддаг байх. Бидний энэ бүх хүмүүжлж ерөөсөл ээж аав л хүмүүжж шүү дээ. Тодорхой бид нар юу харж өсч जैन тэрүүгээр хүмүүжж байгаа учраас тэгээ ээжийн надад өгдөг хоёр амир үнэтэй зөвлөгөө байдаг байхгүй. Гурван юм байна. Гурван үнэтэй зөвлөгөө. Тэрийг би мэдээж охиндоо зөвлөнө. Тэгээд нэгдүгээрт нь гэх юм бол ээж ингэж хэлчихсэн. За эмэгтэй хүний нас гоо үзэсгэлэн гар хүзүүгээр тодорхойлогдд юм аа. Гараа сайн тосолж бай гэж. Гарын тос их авч өгдөг байлаа. За тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол энэ эмэгтэй хүний хүзүү өрчгөрөө их муухай харагддаг юм аа. Их овртой харагддаг юм аа. Насыг илэрхийлдэг учраас гэд хүзүүгээ битгий дааруулж байг оролцоожийг би баг 100-ны цагтлаа оролцдог байсан. Бусад гурван үйлрэлт нь оролцдог байсан. Тэгээд гараа их тосолдог байсан. Тэгээд тэрүүгээр ч гэсэн одоос нэг амар гойгүйч гэсэн мууд чаг байх гэж би боддог. Тэгээд энэ зөвлөгөөг би амар ингээд одоо нөгөө бүр ингээд надад ингээд ээж трийг бол ингээд баян хэлж байгааг нэг ганц хоёр л хэлсэн байх бодвол тэгээ тэр за ингэж жүжиглэхгүй шүү. Тэр бүр яг одоо банк биш ч гэсэн тэр нь бүр яг ингээд надад ингээд хүлээж аваад суучихсан. Тэгээл одоо миний пенолонд ч цүнхэнд ч ингээд гарын төс үйждэг. Тэр юм жижиг оролт айгу хэцүүдэг. Тэгээд 3 дахь зөвлөгөө нь болохоор ээж маань надад тэгж хэлсэн. 30 нас хүртлээр хүнтэй битээсөө гэж хэлсэн. Би ганцаараа нөгөө нэг таны хэлсэн хасыг биелүүлсэн шүү ээж. Тэр яа дурдахгүй байна. Би дурдахгүй байна тий. Тэгээд тэгдэг байхгүй. Тэгж боддог байхгүй. За ээж мэдээж тэгж хэлдэг байсан. Тэгээд би яг тэрүүгээр нөө би 30 нас хүртэл үнтэй битээс хүүхд битээ гаргадаг. Би яг 30-ны жил дээр ээж 30-ны жил дээр ширсэн. Би хүүгээ 30-ны жил дээр гаргасан. Тэгээд яг сонсон лсэн байна да. Тэрнээс өмнө юм хийлгүй яадаг химиг. Хийж үзэхгүй яадаг зэрэг. Тэгсэн чинь тэгээд би 30-тай яг төрөөд би ээжийн захиасыг бодож исэн байхгүй. Нэрэл одоо нөгөө нэг авж байгаа мэдрэмж нь амар ондоо байсан болохоор өстой нэг хамаг юм ингээл яц өстой чиг нөгөө за хүүхдтэй л гараад ирүүлгээл жинхэнэ хүүхдтэйгээ л ингээл айгүй аз жаргалтай байгаа л мэдрэмжүүд амар гоёсэн. Тэр захиасыг аяг боддог. Тэг би мэдээж энэ захиасыг охиндоо захина. Манай охин бол одоо дөнгөж ой 6 сартай ш. Тэгэхээр би нэг миний охин тэг ингээд нэг олон юм бол хэлж чадахгүй. Гэхдээ би бол хоёр хүүхдийнхээ хоёулынгийнх нь ирээдүйдийг анхаардаг. Тэгэхээр би охиндоо хамгийн чухал зөвлөгөөг бол за миний өөртөө хайртай хүнтэй суугаарай л гэж зөвлөндөө ерөөсөө өөртөө хайртай хүнтэй суух юм бол эмэгтэй хүн ер нь л жаргадаг. Тэгээд дахиад гэх юм бол хэрвээ ингээд өөртөө хайртай хүнтэй суугаад яг хүүтэй өгсөн зөвлөгөөг дахиад өгнө би. За хань жилтэй болох юм бол удам судрын сайн хараарай гэж зөвлөнө. Энэ хүү охин ялгаа авахгүй би яг энийг зөвлөнө. Тэгээ удам судар сайтай хантай суугаад хань ижил амьдралынхаа нэг сайхан сонгочих юм бол ханаа сайхан хүндлээрэй л гэж захинда. Ер нь ал хүн чинь эцэг ихтэйгээ хэдийн хугацааг хань ижилтэйгээ хэдийн хугацааг зарцуулах үлээ. Тийм болохоор үний хань гэдэг чинь хамгийн чухал болохоор
Тэр нь л их санаа зовд. Бусдаар одоо нэг жижиг шажиг юм гэдэг шиг та хэдний яриад байгаа зүйлүүд бол тухай бүр нэг хүмүүжүүлээд аваад өгөөл явна л та. Тэгэхээр би ийм л юмнуудыг захиндаа л гэж бодож байна. Одоохондоо л ийм л бодол төрж байна. За Тичка эдгээр охингүй ч би гэсэн одоо бүх зөвлөгөө байгаа. би ч одоо охингүй юугаа ярих вэ? Одоо намайг алгасаад хот. Тэгэхээр өөрийнхөө одоо амьдрал дээр одоо олон зээдүүнтэй өгч байгаа зүйлсгүй. тий амьдралаараа туусан ч юм уу ээж аав эмээ өвгөөс ингээд сурж авч амьдралдаа хийжүүлсэн тийм нүдээсээ зөвлөнтөө би бол. Тэгээд ээж түрүүнд нэг тийм тусгай нэг одоо юм онцгойлон загтаг юм байхгүй гэж бас бодлоо. Хот. Ээж дандаа хэлдэг юм байгаа шүү. Угаас нөө сайн сур бодовсор гэж. Тэгээ одоо ингээд бодохоор ээж ингээд хүүхэд болгоныхоо онцлогтод харуулж ингээд дэмждэг байсан байгаа байхгүй юу? Хичээл сайн аяа дагийн хичээлийг нь хийлгээд ч юм уу тий. Одоо бүх мөхөөр явахгүй сонирхоод байгааг тэр бүгд нь явуулаад ч юм уу. Тэр спорт сонирхоод байгааг спорт нь явуулдаг ч юм уу ингээд нэг юм тухайн хүүхдийнхээ сонирхолтод харуулад дэмждэг байсан байхгүй. Тэгээ намайг нэг хичээл хийхэд айгүйх дэмждэг байсан. Ээжтэй баярлалаа. Тэрний ачаар өнөөдөр би ингээд мөрөөдлийнхаа ажил газар харуулт ажилласан юм аа. Тэгээд ээж түрүүнд хэлжсэн ш нэг сул тал нь боловсролын яг сул тал нь нэг тань ажлын тал дээр орхигдох гээд байдаг гэж. Тэгээ би бодохоор тэрийг сул тал гэж харахгүй байгаа. Яг тэгэхээр би нэг одоо муу гэх юм уу юу гэх одоо тааш тарахгүй ч юм эсвэл хань ижтэй байж үдсэн. Тэгээд бүр амар ингээд намайг одоо нөгөө иргэшээлтэй байх гэдэг юм уу. Ээж түрүүнд гэсэн ш хүний иргэшэл битий байж. Тийм иргэшээлтэй байх гэж бүр хөөе тэгж жагалаа нэг тэнгэрт хоёр нар манддаггүй шүү гэж намайг бүр ингээд амар дараад бүр ингээд иргэшээлтэй байх гэж ингэж оролддог хүмүүс байсан. Тэгээд тэнд би яасан бэ гэхээр яг л миний үгүй би хүний иргэшээлд ингэж байх ёсгүй. Би өөрөө аваа явах чадвартай хүн гэдэг ингээд одоо тэр одоо хүмүүжил гэх юм уу тэр бодол маа намайг тэр ингээд хүнээс салгаж байгаа байхгүй. Тэг би тэрэнд одоо бүр амар баярлдаг тэр хүнээс ингээд салсандаа бүр ингээд миний амьдралыг бүр амар зөв хамгийн зөв шийдвэрүүдийн нэг бүр амар азаргалтайгаар ингээд хүлээж авдаг амар баярлдаг. Тэгэхээр тэр тань ижлээс та хамааралтай байх юм уу тэр ерөөсөө тийм зөв зүйл гэж би бодохгүй байгаа. Яг мэдээж хань ижиж болсон чухал. Гэхдээ нэг бас нөгөө юуны соёлын ялгаач гэж магадгүй Монгол тахад ягаад чинь хүнтэй суухгүй болохгүй юм шиг нэг юм юу гэдэг ч одоо дарамт чахал юм нийгмийн нэг одоо нэг юм хандлага байдаг шүү дээ тийм заавал ханжтай байх хэрэгтэй. Тэгэнгүүт өөр газрууд ирэнгүүт ингээд хань жилгүүч гэсэн хүмүүс үе тэнгийнхаа найз нөхдөд олоод ч юм уу сонирхлоороо нэгдээд ингээд нэг бүлгэн болоод ингээд айгу аз жаргалтай байж болдог. Нэгнийхээ зовлон жаргалыг хуваалцаж бодог. Тийм болохоор тэр бүр амьдралын амар хамгийн чухал зүйл одоо тэр нь одоо суул тал алдаатай тэр боловсрол хөөснөөр алдаатай тал гэж бодохгүй байгаа. Яа нээжиг эсрэгүүцчихэж. Тийм гол нь тэгээ охиндоо захиас чинь Тичка тавчхандаа юу байваа? Боловсрол сур бас дахин сур лэнэн багш. Чиний амжилт аз жаргал бүх юм чинь түлхүүрэн дээр ижил би хэлэндээ. Тэгээд бас нэг юм чухал юм. Хараад хэлдэггүй байгаарэ. Хараал хэлдэг, муухай үг хэлдэг одоо ингээд юм бүдүүлэг юмхтэй хүмүүс амар муухай харагддаг. Манай нэг найз бүр тэгжсэн юм байна. Ингээд амар гоё хүмүүс хараал хэлдэхэд бүр ингээд нэг гоё цэцэгнээс баас гоожж байгаа юм шиг харагдах юм гэж хэлсэн байхгүй. Тэгээд тийм хараал хэлж байгаа эмэгтэйчүүд нэрэл тэгж харагдаг. Амар муухай ингээд нэг гоё хүмүүс цэцэг цэвэр шиг гоё хүмүүсээс амар муухай өгнөд ингээд амнаас нь гарангуут ингээд цочоод яаж юм ямар амар тэр хүнийг ингээд амар муухай харагдуулдаг. Тэр 1000 гаднаасаа гоё гэрэлдэж ингээд гойж годоод гялцаж гялтганаад муухай хараал хэлдэг. Амар муухай бүдүүлэг тэгээд тэр чигээр гоо гэсэн гэж юм байхгүй ингээд болдог. Өөрөө тэгэл муухай доош нь унгадаг шүү. Тийм болохоор гэтээ хараал хэлж байгаарай. Гоё ийдэг байгаарай, найрсаг байгаарай гэж захимдаа. Одоохондоо цаашаа ярих. Би энэ дэр ингэж боддөө штэ. Надад ч гэсэн ярих юм зүйн байна. Би ингэж боддоо штэ. Ээжтэй ингэж бид хэдийг за яг ингээд тулсан юу байхгүй гэдэг. Бидний тархинд юм боловсрол гэдэг зүйлийг хийгээд биднийг ингээд тасралтгүй сургаж ингэж дэмжиж өгсөн нь биднийг хүмүүжүүлсэн маш том нөгөө одоо зүйл байхгүй юу. Тэр нь юу гэхээр угаасаа бид нар ч өөрсдөө нийгмийн амтан нэг сургуульд сураад одоо гарахад
төгсгöd дараагийн сургуульд ороод төгсгöd тэр болгоноос бид нэр нийгмээс харилцаж байгаа орчин тойрон бүх юмнасаа ингээд сураад хүмүүжээд боловсроод явж байгаа учраас энэ боловсрал гэдэг зүйл чинь ганцхан нэг ерөнхий мэдлэг эрдэм мэдлийн тал дээр биш. Угаасаа нийгмээс асар их боловсралтай явж байгаа болох. Нийгэм ингээд хүн болгож байгаа учраас тэр нь биднэрт бас айгүй их одоо хүмүүжил бас нөлөөлсөн болов уу гэж бас боддоо шүү дээ. Боловсрал авсан маань нийгэм маань өөрөө биднийг айгүй хүмүүжүүлж өгсөн. Тэр сургуулиуд сайн сургуулиуд сурч төгссөн хамт сурч байгаа хүмүүс ямар боловсралтай ямар хүмүүс байсан тэндээс үлгэр дуурайл авах тий. Юу ч боддоо шүү. Тэгэхээр хэдүүлээ бас нэлээ ингээд ерөнхий яриад байна те. Би яг нэг дахин сурал олгоод одоо бид нэр охиндоо юу захих уу тэгэд энэ насны охтуудад юу захих уу гэд ингээд болгоод контент олгоод явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас яг одоо жишээлбэл бид нар ингээд насны охтуудтай байгаа байхгүй юу? Тэгээ насны охтууд нь юу захих юм? Ерөнхийдөө юу захих уу тэр ойлгомжтой хамгийн чухал гэж ярьсан болохоор хамгийн чухал зүйлсээ захина. Гэхдээ магадгүй ингээд одоо нэг өсвөр насны охтод тулгамдж байгаа асуудал биднэр дээр ч гэсэн тулгамдж байсан. Одоо өсвөр насныхан дээр ч тулгарна. Ирээдүйн миний охины өсвөр насны дээр ч бас адилхан л тулгарна. Тийм болохоор яг ингээд атгаас өмнө за нэг энийг сонсч аваад тэгдэг гэсэндээ энэ дээр нь засаад авчихсан да. Энэ насан дээр ийм дээрээ алдаж оноод ойлголцохгүй тохиолдлууд байдаг да. Тэрийгээ ингээд эндээс мэдээд авчихсан да гэдэг тиймэрхүү байдлаар хүмүүс хэрэгтэй мэдээлэл өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр дараагийн удаа хэдүүлээ ярихдаа ч гэсэн бас тэрэн дээрээ юу яагаад явчих уу яах вэ? Тэгээ хэдүүлээ хэрвээ тийм мэдээлэл өгмөр байх юм бол бид нэр насаар нь ангилах хэрэгтэй. Тэгэхгүй би одоо нэг 6 сартай охиндоо миний охин ингээрээ яриад тэр насанд таарсан юм яриасаа ч боддоггүйс тэ. Тэгэхээр бид нэр насаар ангилах хэрэгтэй байхгүй. Өсвөр насны хүүхдүүдэд бид нэр юу захих хэрэгтэй. Тийм. Жишээлбэл анх удаа охинтой олж байгаа, анх удаа хүүхдтэй олж байгаа 20 гаруй насны хүүхдүүдэд чиний ой 6 настай хүүхдийн туршлага чинь амар хэрэгтэй байхгүй юу? Чи амар сайн ээж, хоол унданд нь яаж анхаардаг вүлээ, эрүүл мэндэд нь яаж анхаардаг вүлээ гэх мэтчлэн. Зөвөр миний бодол шүү за. Насаар ангил. Тэрийг тэр одоо бага насны хүүхдэд гэж яриад байгаа миний бодол зүгээр нөө залуу ээж аавуудад ч юм уу зориулсан тийм тусдаа контент дээр зүгээр хэрэгтэй байхгүй юу? Яг энэ контентын бол гол зорилго нь ер нь дундаа ангиас дээш их сургууль төгсчих юм уу? Яг нэг тийм нэг зорилттой одоо бүлэг яг ингээд одоо асуудал тулгараад яхаа мэдгүй, хинд хандхаа мэдгүй, хинээс зөвлөгөө авахаа мэдгүй, хинтээ ярилцахаа мэдгүй байгаа тийм хүүхдүүд хэрвээ би энэ замыг сонгоод зөв юм бэ. Эсвэл би одоо яг энэ насн дээр ийм их сураад өөрийн болгоод авчвал хэрэгтэй юм байна гэдэг юм уу. Тийм зөвлөгөө, тийм зүйлийг олж авах зорилготой байгаа учраас тэгээд зөвлөд бүлэг маань одоо дунд ангиас ахгуулаад их сургууль төгсдөг хүүхдүүд гэж байна. Угаасаа нөгөө асуудлууд амьдрал ямар заавартайгаа ирэх биш асуудлуудтай нүүр тулаад зарим шийдээд алдаж оноод явж байгаа тэр туршлагаасаа хуваалцж байгаа. Тэгээ бусад хүмүүстэй ч гэсэн яг л адилхан одоо бид нар ингээд нэг зовлонтой асуудалтай тулгарлаа гэж бодоход тэр зөвхөн надад тулгараад байдаг биш. Бусад хүүхдүүдэд, бусад айлуудад яг л адилхан нөхцөл байдал тулгарч байдаг учраас энийг ингээд бусад хүмүүстэй хуваалцах гэж байгаа тийм. Тэгээд бас яг нэг туршлагагүй ээж аавд бас одоо чинь над чиг хүмүүс байвал өөрөө хүүхдэрээ хүүхэд гаргасан хүмүүс байвал үзээд за ийм насны хүүхдийг ингэж одоо авчраад юм байна, ингэж хайрцсан юм байна, ийм асуудал ингэж даван туулд юм байна гэдэг бас туршлага болох үүднээс угаасаа нөгөө анх ихсэн зорилго маань тэр шүү. Яг ингэж чигтийн насны яг ингэж эсрэг хүйсийн хүн ингэж гарч тэр хүнийг сургаж өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь ингэж шал өөр хоёр ертөнцийн хүмүүс ойлголцох хэрэг гарч байгаа байхгүй. Тэгэхээр чинь ингээд яг тийм асуудалтай хүмүүс зөндөл байгаа. За баярлалаа. Тэгээд дараагийн удаа илүү хүмүүс хэрэгтэй зүйлсийг хуваалцсан. Хуваалцахын төлөө энэ бол бидний үзэл бодол, бидний тоолж явж байгаа амьдрал тийм. За бүгдээрэнд баярлалаа. Ээлж баярлалаа. Ойрд орж ирээгүй хүчээр шултгаа оруулж суулгаж байгаад. Бидний өдөө зэрэгтэй яваагийн таны минь л ач гавьяа шүү дээ. Ээж минь одоо би юугаар ч баярлалаа. Баярлалаа. Хардаа шүү. Хардаа шүү.
Шинэ оноо сайхан угтаарай.